За арьсны хүчин судлалын төв маань нэлээд ачаалттай ажиллаж байна. Ялангуяа хавар болоод одоо харшлын улир маань эхэлж байна. За 3 сар гаргаад бол нарны идэвхжил гэсэнтэй холбоотой бол нарны харшлаас нэлээд их байдаг. За 4 сар 5-наас бол манай дээр аршлын аллерген эмчилгээ эхэлдэг байгаа. За үүнийг өгтүүлээд бэлтгэл ажил аршлын одоо ургамлын тоос зэрэг аршилтай хүмүүс бол манай дээр аршлын сорил тавилах, эмчилгээндээ бүртгүүлэх ийм олон одоо эмчилгээ маань шатаараараа явагдаж байгаа. За аршлын аллерген эмчилгээ бол нэлээд өрмөгц. Аршлын одоо ялангуяа шарилжийн тоосны аршилтай хүмүүс маань одоо аршлын сорилоо тавиулаад хэрвээ шарилжийн тоостой батлагдах юм бол одоо 3 хэлбэрээр эмчилгээ тавигддаг байгаа. Энэ маань нэг нь бол уух хэлбэр, за хамрын цэцлэг буюу тусаалах хэлбэр, за тарилга хэлбэрээр. За уух хэлбэрийг бол бид нар Казахстан улсаас импортлж оруулж ирдэг. Тарих болон цэцлэг хэлбэрийг бол бид нар арслын хүчин судлалын төв харшлын лабораторид л өөрсдөө үйлдвэрлэдэг байгаа. Тэгэхээр одоо харшлын тоос цэцэртэй одоо энэ эмчилгээ тавигддаг хүсэж байгаа юм бол манай төвд нээлттэй хандж болно. За дээрэс нь эмийн харшил, хоол хүнсний харшилс нэлээд зовлт тохиолж байна. Ялангуяа хүнсний харшил бас шалтгаалсан чанар хүрээс бол маш их хэлбэг тохиолдож байгаа. Энэ дээр бол зориуд анхааруулж хэлэхэд бол бага насны хүүхдүүдэд бол харшил төрүүлэгч хоол хүнсийг ихээр хэрэглэснээс бол ажлын бус цагаар одоо яаралтай байдлаар манай төв дээр хандах нь бол маш их байгаа. Ачаал ихтэй байгаа учраас бас хүүхдүүдэд анхааруулж хэлэхэд, эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд бол хүүхдийнхээ эрүүл аюулгүй хооллолтын дээр бол нэлээд анхаармаар байна. Манайх бол 170 ортой үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийдөө он гарсаар бол манай орны ерөнхийдөө ачаалттай ажиллаж байгаа. Ер нь бол их орны хүлээгдэл бол ерөнхийдөө байдаггүй. Ер нь бол тухайн хүний хувийн бэлтгэлтэй холбоотой л хүлээгдэл үүсдэг. Тэрнээс бид нар бол аль болох хүмүүсийг чирэгдүүлэхгүй, заахгүйгээр одоо тусламж үзүүлэх гэж хамтдаа үзүүлэх хичээж зорж ажиллаж байгаа. Хөрсглөөс ирсэн. Тэгээд зээ хүүгээ хараад одоо юм бен загдансан ийм харчлын юутай ирсэн чинь төргөн шуурхаа ирсэн. Энтхэн имлэг яг төргөн шуурхаа их хөнгөн шингэн совилогч нар харилцаа сайттай яана гэж би их дүгнэж гэнэ өнөөдөр. Цамцаа тайлчих юм. Срастай юм биш нэ. Срас бүр халууцад төснө гарчиж. Тэгээд энэ сая ирсэн юм уу? Бид нэшээ өчтөр ирсэн үү? Яаж юм бэ?
Мисс Мактад байна да. Ингээд харин өчтөнтэйгээ танилцаад ингээд бүх юм ингээд өөр хэлбэрээр явуулчих баярлалаа. Хацаа яасан юм бэ?